Мөнгөний бодлогын хороо хуульд заасан хуваарийн дагуу хуралдаж хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бахуурлыг өнөөдөр зохион байгууллаа. 2018 оны 3 дугаар улирлын мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 10% хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь инфляцийг дунд хугацаанд зорилттой түвшний орчинд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг бизнесийн идэвхжлийг дэмжихэд зорьж байна. Мөнгөний бодлогын хорооноос хэрэглээний зээлийн хугацааны дээд хязгаарыг 30 сар байхаар валютын зээлийн эрсдлийн жинг 150% болгон нэмэгдүүлэхээр тус шийдвэрлэлээ. Энэ нь иргэдийг ирээдүйд үүсч болох зээлийн дарамтаас сэргийлэх бодлогын арга хэмжээ бөгөөд 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтлоо. Мөнгөний бодлогын мэдээлэл танилцуулах хэвлэлийн баг хуралд мөнгөний бодлогын хорооны гишүүн Монгол банкны дэд ерөнхийлөгч Лавгсүрэн, мөнгөний бодлогын хорооны хараад бус гишүүн эдийн засагч Мөнхбаяр, Монгол банкны ерөнхий эдийн засагч, Монгол банкны ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар, мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваам, нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын захирал Инхчин, судалгаа статистикийн газрын захирал Ган Очирноор оролцлоо. Мөнгөний бодлогын мэдээллийг Монгол банкны дэд ерөнхийлөгч мөнгөний бодлогын хорооны гишүүн Лавгсүрэнгийн танилцуулснаар бүрэн ихээр хүргэе. Мөнгөний бодлогын мэдээлэл бодлогын хүүг хэвээр хадгалах тухай. Дугаар 2018-03. 2018 оны 9 сарын 20-ны өдөр Монгол банкны мөнгөний бодлогын хороо 2018 оны 9 сарын 20-нд хуралдаж бодлогын хүүг 10% хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляц 2018 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6%, Улаанбаатар хотод 6.4% хүрээд байна. Инфляц дунд хугацаанд Төв банкны зорилтод 8% орчим тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаач эдийн засгийн идэвхжлийг даган эрэлтийн гаралтай инфляц алгуур сэргэж байна. Олон улсын зах зээл дээрх эрдэнэс бүтээгдэхүүний үн харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт хэлж улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монгол банк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагсан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, Америк долларын ханш бусад валютад эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд урт хугацааны тогтвортой байдал чухал болоод байна. Монгол банкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилттой түвшний орчинд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг бизнесийн идэвхжлийг дэмжинэ. Гэхдээ мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоод санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийнхаа хуралдаанаар хэлэлцэнэ. Зээл хурдцтай өсч, өрхийн өр импортыг нэмэгдүүлж, санхүүгийн доктортой байдал сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас сэтрүүлэхгүй байхаар тогтоож 2019 оны 1-р сарын 1-ээс үрдүүлэхээр тогтлоо. Гадаад валютын орлогогүй, гадаад валютын ханшны эрсдлийг удирдах бололцоо хязгаардагдмал иргэн аж ахуйн нэгж байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрн дарамтыг нэмэгдүүлээ зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Ийм санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд аж ахуйн нэгжид олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдлийн жинг 150% болгон нэмэгдүүлж 2019 оны 1-р сарын 1-ээс мөрдүүлэхээр тогтлоо. Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг 2-7 хоногийн дараа Монгол банкны цахим хуудасд байршуулнаа.